сайн байцгаана уу? Эпили байна. Зөөсөн. Гац. Гавь. Агаах бүрээ эхлэлийн e-спорт хөгж Монголд нэг бүгд тэр үед бол ингээл бид ичээ тусдаа өөр баг тоглолт үүсэн. Тэгжээл нэгнийг мэддэг болоод нэгнийхээ багийг мэддэг болоод тэмцээн уралдаанд ордог болоод тэрнийхээ дараагаар чинь нийлэх тийм санал байна. Нэг мэдсэн чинь нийлчихсэн. Дөрөв тус бүртээ өөр үүрэгтэй бүртээ. Тэгээ хоёр нь л адил. Манай энэ харчаалтай хүн алан оноо аав урд гараал байлтай л юм. Дэлхийн мэдэндээ анх бол хичээл тэмцэлийг ерөөсөө хэлж байгаа шүү дээ. Тэгэл уусаа хичээлж исэн юм чи. Baйл гэж тэгжсэн чи гинт одоо байлаа гэж. Жишээл бүгднгээс талцсан юм. Тэгэл тийм том тэмцээнд орсноос хойш бүгдээрээ сайн дэмждэг болсон. Тэгээ манай аав ээж бүгд тийм найз талцсан хөө. Албаасны тэмцээнүүд гэж байгаа. Нэг веб дээр ингээд бүртгэгддэг. Тэр тэмцээнийхээ нийт тэг албаасны бүртгэлтэй тийм олон тэмцээнийхээ нийт шагналаар бол багаараа 202 Монгол 202 мянган доллар. Саяны 5 нэгдээ 207 210 мянган доллар яг албаасны харгуул. Тэмцээнд оролцсон бүх багууд тийм шагналынхаа мөнгийг 3 билүү. Дэлхийн яг эрүүл мэндийн 3-4 байгууллагт ус аль нэгийг сонгоод хандуулахад тэгэд спортын тэмцээн байсан. Тэрнээс одоо өөрөөр ивэл жоохон өрслийн бэрхшээлтэй тэгээд тийм жоохон хэцүү хүчтэй хүмүүсийн одоо хэмжээний зардал мөрдөх тиймэрхүү зүйлүүд бол бид тас нөө тэмцээнийхээ багслахс шагналыг бас яг чимээг бас өвдөлтөө. Тэр нэг зарлаад идэв. Дэлхийн аваргаас хойш сэтгэл зүйн байдал нь шал өөр болсон шүү дээ. Дэлхийн аварга дээр лигийн тоглолтын дээр нь бол жоохон таарууд болсон. Тэгээд финал дээр тэнд Дубай тогчоод нөгөө багуудынхаа ингээд хүмүүсийг яг нүүр тулж хараа. Бүгд бол нэг зааланд сууж тоглосон. Тэгээд шалтгааны улмаас бол яг бодлого өрөө тоглож ирсэн. Тэгээд 4 өдөр явагдсан хэдэн матч 37 матч л үнэт. Энэ бол нэлээд олон матч гэсэн. Тэгэл тоглолтоос тоглолт хүртэл юм сэтгэл зүйн байдал илүү доктортой болж тэгээ нөгөө багуудаас нэг ямар ч тийм эмэх зүйлүүгээр тэгээ доктортой тоглолт үлдсэн. Одоо тэгэл цааш тэмцээнтэй ер нь тэмцээнийхээ үеэр сэтгэл зүй ерөөс ямар ч нөлөөгүй тэмцээн дуусны дараа л гарч иж дууссан. Ер нь бол сэтгэл зүйд нэг нөлөөлөд тахаг болсон даа. Доктортой тоглолт өгсөн. Giving them the easiest time here. Ryzen's gonna be last out of the Zeus, they're on 4. The Mongolian team here, they got 10 kills. They are on fire. They're looking to this. Банк өчрөө болсон гэж байна. Төрөлтэй дундах хэмжээ шүү дээ. Баг. Бэл бат. На 2 найз. Нэг тийм зүйлээр ярьдаг юм даа. Өнөө цаг юугаар арай өөрчлөлтсөн. Тэгээ гадаадд харьцуулбал арай л нэлээд үзүүлбэр амар доор. Маш доор. Хятад солонгос Япон ч тусдаа лигтэй Индонез. Тэр нь амар хөгжсөн болохоор нөгөө сонирхогч нь тоглогч нь олон үзэгч нь олодоо тэрийгээ дараа амар хурдан бааж аваад үзсэн.
Тэгээд яг ховтой үйлчлэл хийгнийгээ зохиоод тэр нас өндөр шагналын савтай тэрийг ингээд өөр дэлхийд даяар ингээд зөвтөртөөч. Тийм болтлоо гэдэг. Насны цаг болоо 25 хүртэл цаашаа яг студент. Ер нь 25-аас доош насны болдог гэж байна. Тэг нөгөө хүний рефлекс гэж юм байсан. Тийм зүйл харагдсан. Би зүгээр хэлээд спорт цааш нь өдөртлөхгүй гэхээр юм л. Тийм манай багаас гарч ирсэн тэмцээч 14 өстэй шүү лөө. Тиймсэж. 16 шүү. Би л 16 насны залт байсан доотлол нь 16-аас доош настай орчлоо. Зээл чи яг 16 таад байлгүй 15 таад орж ирлээ. Зээл бол 15 таад орж ирсэн. Жохоо яалаа тэмдэхгүйэл орсон шүү дээ. Ямар ч юм хориглох юмгүй. Тактик гэхээр програм чиглэлээр юм. коуч гэдэг тасалжуулагч гэж байдаг юм дээр тийм юм боллоо гэж боддог шүү дээ. Тууштай ахлаа. Тэгэл болоод байна. Тэгээд чинь тэгээ багийн спортлоор болно. Багийн уур амьсгалаас чухал. Монголын интернет л юм да. Бас болохгүй шүү дээ. Олон улсын тэмцээнд авахад тиймэрхүү асуудал байдаг л интернет рүү гацаал тогон тасарчин айгүй асуудалтай ш. Энэ нэг тиймэрхүү л асуудал өөр байхгүй. Өөр асуудал дэмжихгүй гэсэн асуудал байна. Дэлхийд бол тэр нь олдсож байгаа бүх тэмцээнд л ойлгох аврыг авахыг зорж тэрийг хүсэж байгаа.